Өнөөдөр одоо бас та бүхэн маань мэдж байгаа манай улсад одоо ковидын халдвар дотоодод бас голомтлон гарсан байж байгаа. Тэгэхээр энэ үед бид бүхэн цаашдаа эмнэлгийн тусламж үйлчилгээгээ эрүүл мэндийн байгууллагуудынхаа одоо хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах нь туйлын чухал. Тэр утгаараа одоо өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ирж одоо яг энэ халдварын үед хэрвээ ямар нэгэн байдлаар халдвартай үйлчлүүлэгч орж ирж үйлчлүүлсэн тохиолдолд хэрхэн яаж тусгаарлах вэ? Цаашдаа энэ улсуудаас ямар шинжилгээг авч бүрдүүлж эмнэлэгт хэвтүүлэх их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв маань ямар нэгэн байдлаар халдвартай хүн орж ирж үйлчлүүлсэн тохиолдолд бусад төрлийн үйл ажиллагаанд доголдохгүй байх энэ бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа газар дээр нэрж танилцлаа. Манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөө маань бэлтгэлэг маш сайн хангасан байна. Одоо цаашдаа шаардлагатай тохиолдолд хэрэглэх нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслийг бас тодорхой хэмжээнд нөөцлсөн байна. За халдвартай хүн үйлчлүүлсэн тохиолдолд хэрхэн яаж цааш нь одоо шинжилгээнд хамруулах уу, хэвтийн хэмжлүүлэх үеийн зөв урсгал зохион байгуулалтын асуудлыг бүгдийг нь шийдвэрлээд ингээд бэлэн байдлаа хангаад явж байна. Ер нь энэ ковид үед эрүүл мэндийн байгууллагууд маань бас энэ бэлэн байдлаа сайн хангаж ажиллахын туйлын чухал. Бид бүхэн энэ үед одоо бусад төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тасалдахгүй хүргэснээр бид бүхэн одоо эрүүл мэнд ардынхаа одоо энэ амь нас эрүүл мэндийг хамгаалах ийм боломж бүрднэ. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагууд маань маш их энэ дэр бэлтгэлтэй байх ёстой. Энэ бэлтгэлийг ер нь эмнэлгүүд дээр ингээд яваад хангалтыг нь өөрийн биеэр бас үзэж шалгаад явж байна. Өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэйгээр ирж ажиллалаа. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн байгууллагууд маань үйлчлүүлж байгаа ялангуяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бүх хүндээ төрөвчлсөн онцлогоор бас шинжилгээж тодруулах нь маш зүйтэй маа. Нэгдүгürt одоо эмнэлгүүдийн одоо доктортой үйл ажиллагаа явах халдвартай хүн дотгошоо орж хэвтгэхээс бид бүхэн одоо өндөр хувиар ингэснээрээ сэргийлж чадна. Хоёрдугаарт бид бүхэн яг COVID-19 халдварыг бас нэг өндөр настай архаг суур өвчтөй улсууд маань тусах эрсдэл маш өндөр учраас эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсээс бид нэр байнгын шинжилгээнд хамруулах нь одоо манай улсын хувьд ковидын дархалт хэр хэмжээнд байна гэдгийг тогтоох маш том үзүүлэлт цаашдын тандалтын чухал арга хэмжээ. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагад ирж үзүүлж байгаа ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол бүх улсуудад шинжилгээ хийж байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч гэсэн эмнэлэгт хэвтэж байгаа энэ улсуудад бүгдд нь төрөвчлсөн онцлогоор бас энэ шинжилгээгээ хийгээд явах нь эрсдлийг багасгах одоо ард иргэдийн дундах тандалт хийхэд бас энэ ач холбогдолтой юм. За баярлалаа.